Замар байна уу? Эрхэм миний Facebook найзуудаа, пэйж минь дагдаг үзэл бодол нэгтэй Монгол охин дүүсээ. Сар шиндээ сайхан шинэлж гэнэ үү? Өнтөө үлжиж одоосоо хаварж гэнэ үү? Дааг далантай бяруу болчинтай юу илээ гой үг байна л да бас. Тэгээ сайхан хаварж байна уу? Би бас бүрэн гүйцэд мэдэхгүй байна. За цагаан сар болж байна да. Өргөн дэлгэр сайхан болж байна. За энэ жилийн цагаан сараар бол бас сайхан урт амарч байна. Ер нь цагаан сарыг бас ач холбогдол өгж өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол Монгол төмний батархлаа. Дэлхийд дээр монголчууд юугаар бахархдаг, өв соёлоор бахархдаг юм аа. Тэг бистэй. Тэгэн жил чи одоо битүүн цагаан амраасан. За тэгээд шиний 3-нд чинь 5 өдөр таарад амарна. Тэгээ хагасан сойдортой ингээд үндсэндээ 5-6 хоног амархаар бол юу яаж юм л та. Энэ хүмүүс ихэвчлэн зайлвал хөдөө гадаа явж явах шиг байна. Тэгээд хотод өчигдөр бол нэг уржныгийн шиг өчргөө тэг зогс хийцэнгүй ямар ч үсэн яваад ах шиг байна лээ. Тэгэхээр энэ цагаан сарыг да яаралгүй айж ууж олон хоног хийж ээж төгжрэлгүй их сайхан шинэлэх юм шиг байна. За манай аав ч чи одоо айл талаасаа мэлээ. Аавч одоо айлын 5 айлаа хүүхдтэй айлын ганц банд уу дундх нь дээр нь ганц ихч нь байдیں۔ Тэг өнөөдөр том ажаа буюу ихчийнх руугаа очиж зоолохгүй явж байна. Тэгээд манай ээж чи одоо 10 хүүхдтэй айлын дээрээсээ одоо 4 дахин шүү дээ. Тэгээ өчигдөр дүүнэр нэрээ зоолгочихнлаа. Тэгээ бөөндөө даавч өртөөгөө байж байгаад ингээд одоо аав нахс нартаага үеэлүүдтэйгээ зоолгочдгийг миний хувьд, манай хувьд. За өнөөдөр шиний хоёронд бол ингээд аавынхаа ганц ихч буюу Сэрма гэдэг том ажээ руугаа зоолгохоор явж байна да төгжрөнд. Өчигдөр бол үндсэндээ гэрээс гараагүй. Жочтой сайхан хүлээгээд авсан. Өнөөдөр өдөөс өмнө бас нэг жоохон хэдэн сүүлчийн жочд ирээд үргэлжлүүлээд гараа явж байна. За хүмүүс цагаан сараар одоо нэг үе бодвол яг ач холбогдол өгөөд Монголдо цагаан сар хийдэг болж нэг хэсэгч юм үзээгүй юм шиг цагаан сараар гадаад явдаг байлаа зарим нэг нь. Гадаадд бол үндсэндээ цагаан сар хийх бол утгагүй байдэн шүү дээ. Намайг хотод ерөнхий консул байхад манай ээжийн том их чинь манай ангийн хүүхэд очиж байгаа юм 2 гөгшин байгаа очиотоор гэсэн. Битүүн өдөр би нэг хэдэн хойшоорыгээд очлоо зайлвал. Нөгөөд чи бас том дарга марга байсан хүн л дээ орхи. Гадаад цагаан сар хийсэн чи олигтой юм яалга ямар муухай юм бэ. Тэр үед чи нөгөө фэйсбુક мөг бас нөгөө гэт чи хаалттай. Тэгээ 2 гөгшин фэйсбુક ч мэдэхгүй шүү дээ. Бүх мөхөө үзэж чадахгүй. Одоо Монгол бүх гарч байгаа хаа гэдэг ингээд. Буудалд хийж байгаа юм би харж ирсэн. Буудалд бол тэгэл хөөх юм уу. Чигтэй буудалд тэгэл нэг мөө. Янз янзын гадна дотны гачин хоол идэ цагаан сар тэмдэглэнэ гэдэг үл юу сайхан бах уу. Монголын үндэсний хоол бууз хойшуур сайхан махаа идээд айлаа гэсэн явах чинь бол сайхан шүү дээ. Цагаан сарын ач холбогдол нь ерөөсөө ий шүү дээ. Нэг хэсэг яг манайхан нэг 5-10 цаастаа бол төрүүчээсээ ганц нэг балчганаад бас гадаад зугаалсан. Зарим ч гадаад цагаан сар гэдээ явдаг. Мөнхий буудалд ямар минийх нь гоё авахт тийм биз дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт өөрхий цагаан сар чинь бас амтай ах дүүнэртэйгээ нэг жилдээ нэг ганц уулздаг баяр нэм байгаа ш нэг нэгнтэйгээ. За энэ жил манайх ийм бүл нэмлээ. Ийм хүүхдтэй боллоо. Манай энэ хүүхд чинь энэ шүү дээ гэд хооронд нь хүүхдүүдэд танилцуулаад мөн үү. За тэгээ өөрхий бас өндөр настан 30 хизээр удааж билээ дээ. Тэгээд наснуудынхаараа очиж золгоод мэдээд ахмадууд наснуудаа хүндэтгэл үзүүлээд ийм баяр штэ. Тэ биз дээ. Зарим ч талчганаал аав ээжийг аяал гадаадд нэг цагаан сар тэмдэглэл зугаалсан амтд явдаг. Аав ээжтэйгээ цагаан сараа гарах хэрэгтэй шүү дээ. Өөрхий хойд ингийн цагаан сараар аав ээж чинь байгаа ч үгүй ч юу. Зарим нэг залуучууд тэлхэд. Тэ? Зарим нэг залуучууд турган дарга нар чи их сантай болсон гадаадаар. Одоо манай энэ төрөмчийн компани захирлууд бол ерөөсө гадаадд цагаан сар гаргаж чинь. Гадаадд амар мөнгөтэй байна, өнгөтэй байна, бэлтэй байна, биелэгж байна. Тэгэл Монголын нэг жоохон валютыг гадаад давж буудалд дүрээл, казинод дүрээл. Тэгэл нислэгийн тэжээс ахуулаад орж ирж байгаа жоохон валют нэргээд гадаад руу гараа явчихна.
Цагаан сараараа хүртэл одоо дотоод цагаан сараа тэмдэглэмээр байгаамаа. Тийм. Амтун баярлуулаад бас зүгээр ш ахмадуудаа өндөглөө зүйл цолгоод. За би энэ жил бол одоо адууныхаа жүчэн дээр нодны хөрх юм хэрднах байна уу гэд хөрх хүүхдүүд ирээд байсан гэсэн. Тэгээ би энэ жил бэлгийн бэлдээ тавьчихсан. Надад зураг нэрэл байгаа. Баярлалаа байгаа би хараал хөрхий. Хүүхдүүд лайвч яхих мөнөөг аал орж ирж чинь гэж. Би бүгдэнд нэг цам завцсан. Хүүхдүүд чинь тэгэл дороо өсөглүүн торинждаг юм чинь нэг томхон шиг хүүхдийн цамцнууд аваад тавьчихсан. 100 ширхэг цамц аваад тавьсан. Дээр нь сайхан одоо жихэр мэхэр шүдний дайс юм чинь гоё чанартай сайхан бичээ. Нэг цамцан дээр нэг бичээ тавиад манайхан гардуулж байна цаанч. Ингээд хүүхдүүдэд баярлуулж байна. Миний хувьд бол одоо жүчэн дээр моринд хотгоныхоо хүүхдүүдийг уяач одоо морь ундаг хүүхдүүд гэсэн үг шүү дээ. За одоо Улаанбаатарт бол нэг иймэрхүү төгжрээ байна хөрхий. Төгжрээ явж байна. Тэгтээ яах вэ болно доо болно. Айж бол аянда болно гэж. Аав ээж маань ард явж байна. Хоёр гэгснийгээ дагуулад, гавьяа тэрч, онц тэрч хоёроо дагуулад. Аавынхаа ганц том ихч. Хөрхий үлдсэн ганц ихч нь манай аавч хоёр ихчтэй хөрхий. Нэг нь их бурхан болсон тий. Нэг ганц ихч нь одоо 85-аар гарцсан баха. Манай Томайжаач. Томайжаад очиж золохоор явж байна. За тэгээ ээж одоо ганц ихч нь одоо манай Жавзмаа ихч байна та хоёр маань одоо оройхон шиг очино. Маргааш очино. Өчигдөр чи манайх бас хүл дарагдаад та байсан одоо энэ туслангаас наашаа гот руу орж ирээд айл гисэн гэж боломжгүй шүү дээ. Өчигдөр бол сайхан ч очтой хүлээгээд авчдгийг. Манай хувьд. Тэ. За тэгээ моржил сайхан гарч байна. Тэгээ моржилдээ одоо бүх одоо манайхан ч тэгээ цагаан сараар гой лүг хийлэн л дээ. Гой бэлэгдэл хийлэн тэгэл түүнээс цаашгүй болж. Өө сайхан жил гарч яана гэлдэг. Дамны бэлгээс ачтын бэлэгдэл. Цагаан сар болгоноор л ингээл өнгөрөх юм бол. Тэгэл эргээл хавар болоод нөгөө дарчиг цаг нэхлэн. Хямрал нэхлэн. Зовлон эхлэн өөрхий. Монголд болж байгаа юм хэцүү. Одоо цагаан сараа бэлэггүй юм яриад яах вэ? Энд нэг машин утаа гараад эхэлж байна. Одоо нэг юм машины хорд утаанаас болж нийтээр хохирморг байна. Ганц юм хариуцлагагүй нөхөр одоо болж хэрэгтэй шүү дээ. Автобусандаа суугаа явуулт. Утаа сааг болон барь ингэж яана. Ингээд Улаанбаатарын зовлон хараа. Алж байна энэ удаа. Арай дэндүү юу. Ийм нөхдүүдийг бол Улаанбаатарт явуулахгүй байх хэрэгтэй хараа. Арай дэндүү яа. Энэс болж миний өөр нөхдүүд ингээд угаартаад нагаартаа явах юм. Одоо энэ 22:45 гэдэг хөрх. Яа саагж байна та. Бас саагуулж байна та бас. Ахын дээр тэгээ нэгнийгээ бусдыгаа хорлон барин тэгээ нэг юм дутаа гаргадаг машин унж яах нь вдээ. Эн чинь тэгээ бусдыгаа л хорлож шít. 22:45 хараад аа. Уг нь бол автоэврийн үндэсний төв гэдэг нэг машины утаа шинжилдэг юм бэдээ. Одоос нэмэрг болсаараа. Найг утаа гарч. Ингээл цагаан сараас ч гэсэн ингээл гудамд гараад явна асуудал байна шүү дээ орхи. Аавлаа хийж шүү чимээгүй гараа. Чимээгүй. Манай хүүхдүүд аавынхаа лайв мавинд орж чаудах дурггүй л дээ орхи. Зарим хүмүүс ч өрөө хүүхдүүдээрээ лайвдаал, өрөө хүүхдүүдээрээ тандалт авах гал үз тарах юм. Би ч нөгөө жоохон тэмцлийн чанартай лайв хийдэг учраас өөр хүүхдүүд гэр бүлээ нэг тэр болох оруулах гэж бодог. Өөрөөс оруулж үзээгүй л дээ. За өөрхийн нэг амт мөргөлтч зайлуул өөрх. За цагаан сараар бол одоо харьцангуй юу шүү дээ. Арх дарс бол уухаа болсон нөхдүүд. Гайгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл хуулийн чангарцсан өнөртүүлээ авчаад баримчилгаа долоогоос сарын баримчилгаа. Хоёр дахь арх ууц явлаа баригдлаа. Шууд шоронгийн ял. Тэгэхээр архин дээр үл чангарсан учраас цагаан ногоон сараар хүмүүс одоо арх ууж машин техник тээвэр хэрэгсэл барихгүй байх гэж бодож байна. А нөгөө талаараа бас муу цагдаа нартаа хүндрэл өчрүүлээд яах вэ? Цагаан сар чи архитдаг баяр бол биш. Ахмад настанда амаатан саданда хүндэтгэл үзүүлэх нэгэнтэйг мэдлэх ёслох тийм үү? Эм цагаалах тийм сайхан уламжлал баяр болохоос аригчдын баяр биш шүү манайхаа. Тэгээ за яг нэг орж ирдгээ нэг татчих хоёр татчих гайгүй зэнтэр гэд нэгнийг хотлоо гой үг хэлж шахаа одоо болох хэрэгтэй шүү манайхаа.
Би яг төгжрөөнд ингээ моржил анхны лайв хийж байна. Учиргүй нэх болж үтчих юм шиг бас судлаа яриад яах. Сайхан жил гарч ийн гэл. Жил болгон сайхан жил гардаг юм аа тий. Харин манай дарга нар ч муухай олчдөг. Жил болгон мө зөлбөн дарга нар муухай байна. Жил болгон сайхан жил гардаг. Зөлбөн дарга нар төрөж хийсээ гадаа дээр зугаалцсан шааж. Ард түмний ах ингээд хөргө цагаан сараа сайхан тэмдэглэн. Ярвасан дарга нар гадаад далаа хэрэг дээр цовдоогоо унжуулсан байж гисэн. Ярваад дарвас юм цагаан сар мэдхгүй. Одоо манай энэ зарим нэг ярваад дарвасан дарга нар чинь өв удамжлаа мартцсан. Нэг л ярвасан юмнууд гадаа дээр зугаалаад галуу шууны махцаа оглож байгаа нэртэй явж байгаа шүү дээ. За ямарчсэн төгжрээ яг урсаа дандаа за Улаанбаатарт нэг иймэрхүү байна та хөрх юм. За нөгөө мө утаа гаргадаг төмрийн сэг тийшээ явж байна. Сэг унан барин ингэж утаа гаргаж бусдыг ингэж яах нь дараа. Бит утаа суунуулаад ачих. Яндангийн нүүрсний утаанаас илүү хорддог. Сааг болж байна да. Одоо би нэг хүнийг өөрхөө боломж олцоогоор нэг машин унах унаа унж байгааг ойлгож байна. Хүүний боломж олцоо өөрөөр баг. А тэгвэл ийм хариуцлагагүй байж болохгүй л дээ. Энэ бол бусдыгаа зүгээр л угаартуулаад алж занл хийлж байгаа хэлбэр л дээ. Ер нь бол. За тэгээд цагаан ногоон сараар бол ер нь бол гадагшаа дотгошоо явж галуу шууны махад зугаалахгүйгээр сайхан Монголдо тэмдэглэх хэрэгтэй. Монголыгаа жоох валютыг гадагш нь урсахгүйгээр амтай ах дүнэр дээр очоод мэдтэй устаа мэдлээд нэгнийхээрээ орж гараад сайхан бууж хойшуур мах шөлөө идэж уугаад явах хэрэгтэй шүү дээ. Гадаадд бол далаа хэрэг дээр юу идэх вэ? Горхоо шавж горхоо л идэж шүү дээ. Усан шөлөө нь шавж горхоо идэнэ. Хөр олигтой бол байхгүй шүү дээ. Угаацл идэж уул гэсэн үг л дээ гадаадд бол. Их гоё юм байдгүй мөө ах нь бас танаад явж үзээгүй газар байхгүй. Хэд яваад үзсэн. Олигтой юм байдгүй. Тэгэл өмхий бодол илж ирэл гівтэж байгаа гадаад явсан хүмүүс. Сайхан гэж бодож байгаа байхгүй. Яг хөө зүгээр гадаадд ажиллаж амьдарч байгаа одоо манай Солонгост байна, монголчууд, Америкт байна, Европт байна, Австралийн төрд байгаа монголчууд бол тэнд амьдардаг монголчууд бол нэгнийхээрээ орж гараа сайхан эдээ ундаага засцсан. Яг Монголд байгаа шиг цагаан сар хийдэм байлээ. 18 онд би Америкт цагаан сар гаргаж ирсэн их нартайгаа. Америкт ч өвчүү аюу гоо шараа тавьдсан. Сая өхөр байдаг шүү дээ. Өвчүү шараа тавьдсан тэгэл. Янзын цагаан сар хийдэм байлаа шүү дээ. Нэгний гараж очлоо. Нөгөө хөргөн бэрүүдтэй зарим ч өөрхийн шаардлагатай суудсан. Хантаас өмсгдсэн. Амар байна уу? Гал нүмө шарка. Доогуур гараа игээл золгох юм билээ өөрхий. Яг л ч дэлхий одоо глобалчлэгдэж байна тийм бидтэй гадна дотны хөргөн бэр авал байх. Зарим нь өөрхийн нэг шар охин дагуулсан, хар охин дагуулсан тэгэл. Амар байна уу гал ингээл одоо Америкт бол ихэд гой цагаан сар болдгийм билээ шүү дээ. Тэ. За миний өсвөл угаасаа буурлаа. Ойрд будах цав гарсангүй. Хар багасаа л ажил амьдрал гэж явлаа. Толгой их ажиллауллаа. Ядж яхад толгой их ажиллаж юм боддог хүн чар залуугаар их бууралдах юм шүү дээ. Юм бодохгүй юу ч мэлигээд байж байгаа гарууд бол тэгэл хав харуустай төөл ингэ сайхан байждаг баг. Тэ. Амьдралыг өөрөө босгож өөрөө авч явна гэдэг чинь ухаан шүү дээ. Бас л толгой ажилланаас. Тэ. Нуугаад ах чим алга та тэгээд яах вэ? Ер нь бол яах вэ? Бас хаяа нэг бас бодож барилгүй яах вэ? Бас нэг өтөөснөөс өгсөн биш гэдэг шиг. За төгжрээд одоо өөр юу ярмаар юм бэ те. За ингээд моржил бол сайхан гарч байна. Тэг хамгийн гол нь дор үрнээ энэ жилдээ хариуцлагатай. Дор үрнээ одоо асуудлаа үйл тод хэлж шахаж шаардаж энэ морин жилд одоо 90 оны морин жилд бол хувьсгал хийж ийн социалист нийгэм буюу хаалттай нийгмээс нээлттэй нийгэм рүү шилжсэн. Нээлттэй гэдгээр нь одоо хувь хүний эрх чөлөө, хувь хүн бизнес хийж болдог, мөнгө олж болдог, ажилсаг хөдөлмөрч улсууд нь хөрөнгөтэй болж болдог ийм нийгмийг 90 онд хувьсгал хийж 90 оны цагаан морин жилээр авчирж ирсэн. За 90 оноос өмнө бол тэгэл цагаан сар тэмдэглэхгүй. Ганцхан ёолхгүй юу 1 сарын 1-нд Оросод бид нарыг цагаан сараа энэ тэмдэглэл энэ зоолго гэд 1 сарын 1-нд өдөр судар харахгүй тэмдэглэдэг. За өөрхийн хөдөөгөр малчтын цагаан сар гэдэг өөрхийн нэг мөн нууцаар шахав тэмдэглэдэг. Нэг хэсэг 70 жилийн хугацаанд ийм байсан. Залуучууд түүхээ хараарай.
Би хүүхэд байсан. 1 сарын 1-нд л зоологдог байсан. Хүчээр. Тэр Монголын нөгөө календар энэ ёс заншил хамаагүй. Тэ. Тэгээ цагаан сараар хөөрхи өдөөгөр нэг малчтын цагаан сар гэдэг нэг манай ээж аав энэ чинь хаяа нэг ганц нэг малчин өгөгчүүд дээр очдөг байсан. Тэ. За 90 он гарсаар яах вэ? Цагаан сараа сайхан нээлттэй тэмдэглэдэг болсоо. Хөдөлмөр хийсэн хөрөнгөтэй болдог болсоо. Залхуучууд нь тэгээд байгаа бахвайдгаараа одоо тэ амьдрдаг болсоо. Тэгээ одоо 90 оноос хойш бол ингээд ямар ч байсан нэг хэдхэн морин жил гарч юу? 3 дахь морин жил нь гарч шүү дээ. 36 жил өнгөрч байна. Одоо энэ морин жил 90 он шиг одоо хувьсгал хийх хэрэгтэй байна. Хувьсгал гэдэг нь энэ үлэн золбинд дарга нарыг те одоо байранд нь тавьсан, иргэдэн мэддэг, дарга нар нь иргэдээс асуудаг. Дарга нь иргэдээс айдаг, гөлгөндөг, гөлөдөлөө тийм одоо тэр хариуцлагын одоо тийм 90 үе эхэлсэн жил болоосаа. Япон Солонгост бол ерөөсөө л хариуцлага шүү дээ. Хариуцлагагүй хөлхний даргаыг бол огцруулаад зайлгаал хариуцлага хүлээлгээл шоронд нь явуулна. Хулгай хийсэн даргаыг шоронд нь явуулна, гахуул авсан даргаыг шоронд нь явуулна, давуу байдал олгосон даргаыг шоронд нь явуулна, ард идэг хэрэгтэй ядуу амьдруулж байгаа хулгайч даргаыг шоронд нь явуулдаг. Хариуцлагыг гөлийдл нэгдэг. Тэгэхээр хариуцлагын жил болох хэрэгтэй. Өргүү зардал гаргаж, ард түмнээ тонон дээрэмдэлж хулгай хийдэг дарга нарыг бол ард иргэдэн хариуцлага нэхэж чаддаг тийм жил болох болтугай. Морин жил. Тэгэхээр зүгээр байж байгаа сайхан жил гарлаа гэд бүх юм сайхан болчдгүй шүү дээ. Тийм биз дээ. За энэ машин төгжирж байгаа хүмүүс миний лайвыг сайн үзээрэй заа ёо. Мэдээж гэр орондоо цагаан сар хийж байгаа хүмүүс нь нөхөд үзчихдэг юм дөө. Тэрс болж гэн үтчихээн гэдэг. Цагаан сар гараад гоё жил гараад болоод үтчихдэг юм биш. Хүн болгон дайчин байх хэрэгтэй. Шийдэмгий байх хэрэгтэй. Шудраг байх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Жохоо явсхийх хэрэгтэй. Тэ? Тэгэхгүй тэгээ болно доо гэдэг энэ хитэн дарга нарыг хараа тэгээд манай дарга болгондоо хараа байж ивэл яг болгооч надулч болохгүй. Өөрөөсөө л гоё амьдрна. Өрөөлүүд нь өөрхий тэгээ сая цагаан сар их гэж бол өөрхий тэгэл гадуур бол эдийн засаг их хүнд байна. Өрнөөс өр зээлнээс зээлний оронд л өөрхий тэгэл юм уу. Цагаан сараа чуайл хийж. Тэгтээ яг ядарсан ч энжүүртэйгээ гэж тэгээд тэр цагаан сараа яаж игээл манай монголчууд хийдэг дээ хийдэг. 700 гаруй хүн үзэж байна. 700 гаруй хүн үзтээ сар шинийн төргийг сайхан шинэлээр айл гэж байна. Доор энэ хин гинөө. Мегмар жаргал гэж байна. За сайхан шинэлээр мегмара жаргалаа. Батуй Эрдэнэ хоёр Эрка гэж орж ирж байна. Алтаа орж ирж байна. За би төгжрөөнд явсан гал лайв хийж байна да. За тэгэд намайг мэддэг таньдаг үзэл бодол нэгтэй Монгол ахын дүүстэй миний фэйсбүүкийг дагдаг бүх дагагч нартаа сайхан сар шинийн минь төргийа. Сайхан шинэлцгээгээрээ. За тэгээд энэ захим гэж одоо энэ манай энэ одоо миний хэрэглээд байгаа фэйсбүүк гэдэг энэ нэг сайхан юмны буянгаар би ч бас та бүхэнтэй их танигдаад ингээд машин дотроосоо төгжрөөнд явж байгаа ч гэсэн сар чиний мэдлэгээ дэвшүүлнэ гэдэг юм хөгжинэ гэж сайхан юм да. Яг энэ хөгжил шиг Монгол улсаа нэг смарт гоё хөгжүүлчих гэсэн хэдүүлээ тийм ээ. Мөнхөрдөн ах та сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Сая Солонгосоос урилга ирж байна. 22-нд тэмцээн болно шүү. Та хоёр зориулаа оролцох аваргаа гинэ. Амжихгүй л гэлээ. Гिचээл гэлцэн байгаа. Хажуугаар навгаа өгöd эмнэлэгт байгаа. Бас эмнэлэг рүү хоол цай зөөгöd байгаа. Би ч одоо ажилласан юм болохоор өглөө байнгын 6 тусч шүү дээ. Тэгэл хоол цайг аль эмнэлэг рүү. Тэгэхээр амжихгүй байна. Хариуцлагатай аав юм болохоор. За өөр юу ацхан? Өөр юу яриулмаар байна манайхаа? Босцсон уу миний хүн? Босцсон. За бахан чимээгүй явчих. Аав сайхан лайв ич. За яа. Миний охин лайваар аавда мэдлэгээ төвшүүлэх юм монголчуудаа. Хэрэггүй юу? Сайн байна уу гэж миний ах. Амар байна уу гэж миний охин? Амар байна уу гэж. За том ажил дээр очиж байна. Цэрмаа гэж одоо аймгийн эрүүл мэндийн байгууллагт
Насаараа асар цовлогч хийсэн миний ихч байна. Аав минь ганц ихч өрхий газар дээрх ганц ихч төрсөн ганц ихч өрхий. 85 хүрч байна. Эрд өгч байна да бас. За маргааш ээжийнхаа төрсөн ганц ихчдэр очино. Маргааш ирээрээс өнөөдөр банд хажаа хоёр ч бандхийнхны дүүнэр нэрээд аваа явсан гэсэн. Маргааш очинаа. Тэгээд цагаан сар олон хоног болох ч амар юм а. Ер нь бол цагаан сарыг нь солонгосчууд бол 10 хоног тэмдэглэдэг. Хятадууд бол бас нэг 10 хоног. Тэгээ Азиудчиг хөргөн дэлгэр тэмдэглэн шүү дээ. Тэгээ манайхад нэг шинийн 3 ингээд дуусгачих гэдэг. Ер нь бол тэгээд нэг 7 хоног тэмдэглэх хэрэгтэй шүү дээ. Яадгийг. Хагас сүнс өдрөө оруулаад 7 шүү дээ, тийм биз дээ. Сая бол одоо энэ жил битүүн дамраагаа сайхан тэмдэглэж байна шүү дээ, тийм биз дээ. Тэгэхээр 7 хоног тэмдэглэхээр өдөө гадаа аав ээж нь байдаг хүмүүс бол өдөө гадаа руугаа явж байна. Тэгэл өөрхий. Тэгэл айжууж 3 4 ингээл наашаага тэгэл цуваал ирцгэх хэрэгтэй. Манайхан ч тэгээ бөөнд чигчтэй юм л даа өөрхий. Ямар юм гинэ. Энэ доор хөрхи миний тороолууд орж ирэл гой юм бичээд ах шиг байна. Сайн тороолтчихээ битээ тоо. Сайнтай муутай орвоо гэж. За төгжрээд ямар ч үсэн нэг 32-ын тойрогоос энэ баруун дөрвөн зам дээр ирэх гэж хэдэн минут явчихсан. Оп. Өнгөлөг байна ах гэж. Угаасаа өнгөлөг шүү дээ. Хизээ өгтөө намайг галтраа авахыг харсан юм. Тийм биз дээ. Угаасаа өнгөлөг шүү дээ, тийм биз дээ. Унаха. Тэг ингээд жоохон нарны хаалтан болгоц зүгээр юм биш үү? Тийм ээ. За ер нь бол цагаан сараар бол одоо гадагшаага явж гадаад зугаалах биш. Би одоо зарим нэг найзуудыг за тэгэл манайх шууд цагаан сар гадагшаа явна. Айлгс гэж ядаргаач гэж яах шиг. Өөрхий тэмүүг өгшин настаа байж нойд ирэхэд байгаа ч үгүй ч үгүй биз дээ. Гадагшаа бусд үед явал та. 365 хоногийн дуртай үед нь явалт. Тэгээд нэг 2 3 өдөр цагаан сараар Монголда байж чадахгүй бол Монгол хүн гэж байгаад яах юм? Нэгмэр зайлах хэрэгтэй шүү дээ эсвэл. Тийм биз дээ манайхаа. Би юу цагаан сард их аш холбогдол өгдөг хөөхт байгаасаа. Цагаан сар бэлтгэж дээр үед бол амар ажилтдаг байж билээ. Яа. Бүх тоосоо унгана гэл өрөөсөө гэр орноо цэвэрлэл өрөөсөө. Хэвс мэвсээ аваач засан дээр гүвэл гашаа ороогоо цэвэрлээл бүх уцунраа угаагаал. Битүүн өдөр 5 тонн хог ачаал зогсож билээ. Тэгэл мөсөө авцраал хайлуулаад боб борцгоо хийгээл бууз ваншаа бэлдээл. Досоо ээж хайлан тосон хэвлэнэ. Амар ажилсаг байж. Тэгээд хамгийн сүүл битүүн өдөр нохооныхоо хөзөвчийг солино. Нохооны хөзөвч энэ төр солидин гэсэн. Энэ мэтлэг өв боломжлыг бол өрөөсөө ягштал биелүүлж дагдаг байж билээ. Тэрнийхээ боёнд бас өдөө зэрэгтэй явж байгаа бах. Цагаан сар чинь бас тэгээд нэгнийхаараа орж гарна гэдэг чинь айл амтан цай уулгана олон хүн гэрээрээ орж гарна гэдэг чинь гэрийн жавар үргээд бас засал болдгийг гинлээ. Зарим ч худлаа өнөн одоо болсон болоогүй хөлхний үздэг хардаг хүн дээр 5 цаасаа барьж явж засал хийлгэж ягаар гэртээ сайхан амтаа ах дүүнэрээ дүүртэл сайхан оруулжээ. Хамаатнуудынхаа хүүхдүүдийг баярлуулад бэлэг өгөөд амтаа ах дүүнэрээ орж ирж цайлаад дайлаад эн чин өөрөө засал болдгийн гэлээ. Гэрийн жавар үргдгийн гэлээ. Олонтойгоо явахаар ол зомогддог нэмэгддгийн гинлээ шүү манайхаа. Урдуураа гарсныг ундаалж хойгуураа явуулсныг хоолно гэдэг чих сайхан буянтай үглийн гинлээ. Эн чин хамгийн том засал. Өөрхий манай муу ээж чинь зайлвал манай чинь тэгэл хөдөөнөөс Улаанбаатар хот явж байгаа хүмүүс нь манайхаар зуулна. Тэгэл ерөөс зулдаг байлаа шүү дээ багтахгүй. Тэгэл тогоо дүүрээ хоол хийн. 2 тогоо хоол хийн хөрөлцөхгүй тэгэл би чи хүүхэд байсан. Тэгэл аяг хоолоо ингээл бас өглөө хоол идэх хоолоо бас чааш нь далт хийнэ. Бас миний 90 оны хүүхдүүд бол 90 онд одоо над чи хүүхэд байсан насаа өнгөрөөсөн хүмүүс бол бүгд тиймэрхүү байсан. За готоос ид хоолндоо явж яах ингээл Улаанбаатар хотоос хөдөө явна. Манайхаар дайрн зуулна. Одоо тэгж олон амьтныг бас баярлуулсан бас нэ. Урдуураа гарсныг улдаанч хойгоороо гарсныг хооллолж зочломтгой зан сайтай айлд одоо хүн болгон чуулна замаг сайтай нууранд хүн болгон чуулна гэж те. Ээж минь ээж аав их зан сайтай.
хүмүүсийг хоолж ундаалдаг, дайлдаг, цайлдаг байж билээ. Тэрний үеинд одоо тэгэхээр манайхаас нэг учиргүй мууччаг ууж гисэн бас нэг 2 идэхгүй хоосоо онцохгүй бас нэг сайхан амьдарч байна өөрхий. Бас ээжийн минь аавын минь бас тэр айл амьтанд хүү амьтныг байнгын дайлдаг, цайлдаг байсны буян гэж боддог шүү дээ манайхаа. Тийм биз дээ. Тэрээс янтагаал айл амьтаа оруулахгүй нэг зарим нэг тийм яг хуу дарга нарын тийм шүү дээ. Янтагаал тэр дарганд хүү оруулахгүй гал юмсан. Дээр вис дарга нар тийм яргар байсан байж билээ. Одоо ч дарга тагталцааг нь халдчихад байгаа шүү дээ. За манайхаа одоо юу хэрэгтэй дарга сайд нар их хурлынхаа гишүүдээр харсаа орох хэрэгтэй шүү дээ. Тойргийнхоо тий нэрээ саналыг хэлэхэд Улаанбаатарт ирсэн бол 1-р тойргийнхоо хойш Аранга Баянгорынхоо 1-р тойргоо сонгогдсон 9 гишүүнийхээр ороорой. Би гэрийн зааж өгье заа юу. Даваагийн зогтоотрогоос ахуулаад гэрийг би зааж өгье заа юу. За тэгэл гадаад хэргийн сайд Баццгийн байна. Том хаусанд байдаг гэсэн Баццгийн дор. Хууль зүйн сайд асан Алтан гэрлийн дор. Хос хоёрын дор. Жаргал сайхны дор. Бүгд л амир байшин хаусанд амьдэрдэг гэсэн оч. Тойргийнхнийг оруулах хэрэгтэй шүү дээ цагаан сараар. Аймагаас сонгогдсон их хурлын гишүүдтэй ор заа юу. Одоо тэгэл шагнал гард болж ийн гэл энэ хэдэн гишүүд чин өдөө сайн малч чин гэл айлын хоол цуслаад явж байгаа харагдан лээ. Одоо эргэж ирээд одоо тойргийнхаа гишүүдийг гэртээ оруулах хэрэгтэй. Би гэрээ зааж өгье заа юу манайхаа. Тэ? Сонгуул болохоор намайг сонгоорой гал. Бараг л гэрт нь очиж гэрээ цэвэрлж их нь холгоод байт юм байл шүү дээ. Одоо ч зарим нь дуулаад хуурдаад алж өгч байна. Ховдод бол бям цогтвол дуулаад өстө солиоруулж илэн шүү дээ. Энэ бям цогтыг авах чатар матар урлагийн газар байна уу? Дуучнаар цаан ч алж байна. Бям цогтыг гэртнөч дуулуулж авьяас нь үзэх хэрэгтэй шүү дээ. Бям цогтоо ховдынхныг сайхан гэртээ оруул дайл. 126 гишүүнийхээр орноо. Би ч одоо маргааш сэхлээд бас энэ их тэнгэр мэнгэрээр айл гисэ гэж бодоод байна шүү. Манай занд ерөнхий сайд өрс орноо хажуугаар нь учрал их хурлын даргын дорой. Ерөнхийлөгчийн дорой. Ерөнхийлөгчөө очиж золгоё. Үүднийг одоо хамгаалагч комиссаруудаа хилчээр. Үгүй тийм биз дээ болно биз дээ. Монголчууд цагаан сараар нэг очиж золгодог биз дээ манайхаа. Хөрхий тэгээд нутгаас гарсан ерөнхий сайдынд ордог. Ерөнхийлөгчөөр орохгүй бол орж ирсэнгүй явлаа гэд гомдчих байдэ тийм ээ. Гомдоочход тулд орно наач ус байна уу? Ус байгаа да. Аргаш. Миний өх араас усаадаг авда. Дараагийн айлд ортлосон шилэтэл явж ш. Нөгөө их ярихаар ч бас ам цанга шүү дээ. Гишүүдээр орох хэрэгтэй шүү манайхаа заа яа. Задлаад өг. Гишүүдэд тойргийнхаа гишүүдийг сайхан ураад гэртээ задлсан мөн ах. Манайхаар ирэх бас хүмүүс байвал ирээр заа яа. Тэгээ би одоо өнөөдөр өдөөс өмнө баахан ганцлог найз нөхөдүүд ирнэ гэдээсээ ирсэнгүй хүлээж тэгээ гараад ирлээ. Нөгөө гөгшүүдээр очихгүй болох байсан. Өөхөө бороо игнэнд орчих. Яваач. Эднэр бас явах гэж бэцчих юм аа бас зарим нь. Нэр сая бол хөрхи малчтын шагнал гардуулж байгаа. Манай их хурлын гишүүд чинь зайлвал хэдэн малчтынхаа хараа хоолын цусалж ирж байгаа харагдан л шүү дээ. Одоо эргээд сайхан малчтаа сайхан гэр орондоо урьж оруулах хэрэгтэй шүү. Цагаан сар гэдэг чинь тийм учиртай баяр юм байгаамаа. Эрхэм хүндэт гишүүдээ. За ёо. За ганц нэг хүмүүс мэдлэгээ төвшүүлээ да тэгээд. Ямар хүмүүст мэдлэгээ төвшүүлэх вэ? За одоо хөдөө Баянгор нутагт ажиллаж амьдарч байгаа хамаатан саднуудаа бүгдэнд нь сар шинийн мэнд төргийа. Нэр усын хэлэхээр зарим нь аяг бол миний нэрийг хэлсэнгүүгээд гомдчих гээд байдаг юм аа хөрхий. За манай өвөө чинь Баянгор аймгийн аав гэсэн цаг сумын харьяат. Буу цагаан Баян бүрд цагийн 3 орцог 5 толгой энэ төрөөр нутагтай байсан. Цэрэн балжир гэж Монгор цэрэн балжир гэж том амартай өвгөн байсан гинлээ. Би ч бас багтаа өвгөө бадаг үдэг санд. Өвгөө хамаатнууд бол Баянгор аймгийн буу цагааны Баян бүрд цаг сумын 3 бригад цагаар байна да. За тэгээ манай эмээ бол Баянгор аймгийн Галууд сумын Мандал 5 дугаар агийнх.
За тэгээ галууц сумынхаа эмээгийнхаа нутгийн аавынхаа төрсөн нутгийн хамаатан саднуудаа сар шинийн минь төргий. Шарахтаа лавгаа гिचтэй сандаг сүрэн гэдэг юм да миний шарах гэж. Лав сүрэн гिचтэй авраг сайлчин хүн шүдэ авсан. За тэгээд ээж чи Баян овооных. Баян овооныхоо одоо Шархүгийн жаргал гэж миний өвөө байлаа. Хинэ Насанбатаа гэд миний эмээ ээж юм ээж байлаа. Хиний Насанбатаа гэлээ тий. Насанбатаа эмээгийнхээ хамаатан саднуудаа. Тий Баян овооныхонтоо. За тэгээ Баян онгор аймгийнхаа нийт одоо намайг таньдаг мэддэг. Тэгээ гудамныхаа найзуудад Баян онгорын 9 дугаар гудам, амжуулын 9 дугаар гудамныханта, амжуулынханта, Баян онгорын гэр оролтынханта, Баян онгорчуудаа. За тэгээд намайг дагдаг мэддэг. Тэгээд одоо энэ 21 аймгийн бүх одоо монголчуудаа сар шинийн мэндийг дахин хүргье. Тэгээд аяар одоо бас монголоор нэг тойрё гэж бодож байгаа. Эхний удаа сумуудаараа тойрно гэж бодож байна. Бүх сумдаараа очие гэж бодож байна. Үзэл бодлоо нэгтгэе гэж бодож байна. Улс төр ярих гэж бодож байна. Ер нь цаашдаа хэдүүлээ яах вэ, ийх үү гэд санал бодлоо нэгтгэе гэж бодож байна. Юу хүсэж байгаа, яаж байгаа хийж байгаа. Нутаг оронд нь болж үтгэхгүй юу байна очиж иргэний хуваар сонсъё гэж бодож байна. Тийм үстэй. Энэ сумууд бас ураад байгаа намайг ичээ. Дөрөвдрийч өрөхгүй манийгаа бас ураад байгаа шүү. Өөрхий. За тэгээд одоо Монголд ажиллаж амьдарч байгаа гадна дотны дипломатууд болон зочид төлөөлөгч нартаа цагаан сарыг одоо сонирхоор ирсэн жуулчин гийчдтэй бас сар шинийн минь төргийа. Тэ. За төгжрээ бол ийм л байна да. Одоо хэдэн минут явчих. За ингээ 32-оос цаашаа энэ яармагт үүдээ манай аав нөгөө ихчих Томажаагийн очихоор явж байна да. Томажаа дээр очиж залгана гэж хөргий. Хүүхдүүдэд дав. За өчигдөр чи орой хадам ээжи дээр очиж золгосон. Тэ хэний нэгэнтэй багтаад гөгсчүүдийн хараалсаа орж золгох хэрэгтэй шүү дээ. Залуучуудаа. За түр баяртай нар өөгөөс эргээд халаад зүгээр. Уц талж тарж байна. За юм байна. Түр баяртай. Ингээ морь жилийн анхны лайв одоо шинэ 2-нд хийж байна да. Яг Улаанбаатарт бол төгжрээ иймэрхүү байна. Гэтэ яг энэ зэргийн байлгүй л яг. Эн чин гол нь бас нөгөө зогсчихгүй яваад байна. Ягаад гэвэл эн чин хөдөөгөр бас хөрх юм манайхан чин нөгөө олон хоног цагаан сар болж байгаа учраас олон ч юу ах вэ нэг ажлын 4 өдөр хагас өдөртэйгээ энэ жил бол нэг 5 6 7 хоног таарчих юм байл. Тэгэхээр зэрэг ингээд ихэнх нь гараа явсан юм шиг байна. За тэгээд марцснаас мал мэндүү гэж хөөш хөдөө гадаа явахдаа гүйц төрүүлж нэг өгч байгаа юм шиг нэгнийхээ урд тойрон гарах гэж байгаа юм шиг амар уралдах гэж байгаа шүү. Тэгээд айжуу явал аяндаа болно гэж замын цагтаагаас гаргасан уриалгыг дахин хэлчихэ. Тэг хүн сайн яваад ирлээ ирсэн үү гэж асуудаг болохоос хурдан яваад ирсэн үү гэж асуудаггүй. Тэг игнэ бариа эзлээд манай зам чи ядж байгаа стандарт бус. Тэг хоёрын игнэ зам бий. Өөдөөдөөсөө гүйц төрүүлэх гэж байгаад мөргөлдөөд нэг нэгнийгээ алаад хядаа ичдэг шүү. Тэр байдал дээр анхаараарай. Сайхан гэлдрээл хүрээд ир. Тэгээд манай монголчин тэгээд нэг учиргүй тэгээд дэвийн дэлхийг тойрох гэж байгаа ш. За увсаас наашаа орж ирэхэд тэгэл нэг хонол ороод ирнэ. Баян үлгийн увсаас, завхнаас, за говолтой ховдоос тэгэл нэг гэлдрээл нэг бас нэг 10 хэдэн цаг явал ороод ирнэ. Баян онгороос бас нэг 10 хэдэн цаг явал ороод ирнэ. Зүү аймгийнхан доронтойхон бол тэгэл өдөртөө ороод ирдэ. Гэлдэр өгч байгаа юм шиг тэгэл цагтаа уралдаал. Цагтаа уралдчихж үрд явчваа нөхдүүдээ заяа. Ерөөсөө гэлдэр гүйц төрүүлэх юм байхгүй. Тэр заманда таар бол усын нуул ёсын дагна гэж одоо бидний тавилан учраас тийм олон улсын стандартны хурдны зам мам 4 игнэ зам мам байхгүйгээс хойш тэгэл гэлдэр ерөөс. Гэлдрээл найдвартай амин дээр тоор хойно машин алга байвал нэг алсаас гүйц төрүүлчихэл ир. Би бол тэгж явдгийг. За тэгээ эцэст нь ингээд Алтан шар замд явж байгаа ах トゥ Монгол аханд үүстэй аята болгоомжтой яваад ирээрэй гэж уриал. Цагаан сараар осол аавар их гардаг шүү манайхаа.
Тийм биз дээ. За юм ба сар шиндээ сайхан сэлцгээгээр миний ахын дүүсээ, Монгол ахын дүүсээ. Үзэл бодол нэгтэй. Facebook-ийн найзуудаа. Би бол ингээд цагаан сараар Монголдөө байдаг шүү дээ. Монголдөө. Тэгээ гадаад бол цагаан сарыг утгагүй байдаг шүү дээ. Яг нэг нөгөө хэлэхэд бол гойго цагаан сараа гадаад хийх утгагүйг нь ажил амьдарч байгаа хүмүүс маань одоо тухайн орондоо хийлгүүл яах вэ? Цагаан сараар гадагшаага явж амрах бол утгагүй байдаг шүү. Тэ. Орх юм замын цагдаа нар минь айлуу. Зам зохицуулаад явж байна та орхи. За англ дүрмээрээ би бол дүрм мөрмийг ягшлал барина. Сүүлийн үед хоолыг бол ягшлал барьдаг болж байгаа. Угаасаа ч барьсаар ирсэн шүү дээ. Тийм үстэй. За сайхан шинэлэрэ. Сар шиндээ сайхан шинэлэрэ. Сар шиндээ сайхан шинэлэрэ гэж манай охин бас. Түр баяртай. За замын төгсөр 121 иймэрхүү байна. Хар. Зүүрд нэг иймэрхүү байна. Гэхдээ 120-г нь энэ чи хаан уул дүүрэг одоо яармгийн гүүрлүүл явж байна л да. Хаан уул дүүрэгт иймэрхүү байна. Түр баяртай. Соп.